Сэрээрээ босоороо 142 дахь өдөр минь эхэллээ. За ингээд өнөөдөр өглөө 7 цагаас жимэндээ явна. За жимний маань эхний 1 сарын сүүлийн оролт өнөөдөр болж байна. За нэг мэдэхэд л 1 сар өнгөрлөө. За өөрчлөлт бол миний биед мэдгэж байгаа өөрчлөлт нэлээд жим бол яг тогтворцсон 81 кг. За 80-аас 82-ийн хооронд бол үндсэндээ тогтворчлоо. За ингээд өглөө витамин болон судас дэлгэцээ уучаад өглөөний цагаа уугаад гэрээс гарлаа. За өнөөдөр үндсэндээ баг жим дээр хөлний дасгал хийж таарах байх. За ингээд ойрд бол нэлээд жоохон ядралтай байгаа. За өдөөс хойш үсээд суулаад за октоодтойгоо хамтдаа одоо ээж рүүгээ очих бэлтгэлээ хийнэ гэж бодож байна. За ингээд жим дээрээ хүрээд ирлээ. Ямар ч байсан хувцас солиод гүйлтэй хийгээд халаалтаа хийгээд хөвлийн дасгалаа хийжээ гэж бодлоо. Багш арай л ирээгүй байлаа. За ингээ хөвлийн гүйлтэй нэг 10 минут орчим хийгээ байжсэн багш хүрээд ирлээ. Хөвлийн дасгал руугаа шууд орлоо. За энэ хөвлийн дасгалыг хөлөө дээшээ өргөх, гиз таталт, за хөлөө хөвдөж байгаа дөргөх гэсэн 3 дасгалыг 20 оролт, тус бүр 20 оролтоор 5 удаа хийдэг. За багш ирсэн өнөөдөр хөл рүү орно гэлээ. За ингээд 10 кг, 20 кг, 30 кг ис үүрж халаалтаас авахулж хийгээд сүүлдээ гантил өргөж орлоо. За гантилэн дээр бас л жингээ нэмэдэрсэн хэцүү байлаа. За өнөөдөр бол манай гамбаа агш намайг баг аалах шахлаа. Учир нь зүгээр өнөөдөр баг ухаан алдах шахаал гамбаа агш бол зүгээр заавал хий. За наа ч угаасаа ийм давдын гисээр агаал ард нь гарлаа. За тэгээд 30 орчим жилийн туршлагатай яг үндсэн мэрэгжил нь бол бодибилдингийн дасгалжуулагч яг ийм мэрэгжилтэй гамбаа агш дээр сонгоод ирсэндээ би бас баярлж байгаа. Үнэхээр туршлагатай хүн гэдэг бол шал ондоо. Анхнаасаа хүний бас юу дааж даахгүй байна гэдгийг одоо үргэлж үзэж байгаа, шинжиж байгаад аажмаар багаар нь намайг эхлүүлсэн. За өнөөдрөөс ахуулаад жишээл авга бас нэлээд ачаал даадаг болсон байх шүү гэдэг хэлжсэн. Тэгэхээр хэрвээ анх жимд явах гэж байгаа хүн байвал багшигсан хараарай. Тэгээ Ганбаатар багш дээр бас хичээллээрэ гэдгийг би бас уриалж хэлмээр байна. Perfect одоо body жим байгаа. За ингээд гэртээ ирсэн шууд ирээл орон дээр ирээл хөвтлээд гисэн манай найз бэк залгаж байна. Төрөө дүүг явуулсан хиттаас нэг банан алим явууллаа гэсэн. Тэгээ найздаа бас төрөө дүүдээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Жимэнд явж байгаа юм чинь яг нэг хэдэн өдрийн алим бананыг өгье гэдээ явуулж ирсэн. За ингээ 12 цаг болсон өдрийн хоолоо идлээ. Хоолоо идчихээд гарч ирээд өсчин баска агш дээр ирээд үсээд суулахаар ирлээ. За ингээ нэг л хүн дээр үсээд суулдаг байх бол амар. Тэгээ баска агш дээр үсээд суулчаад гарлаа. За гэртээ хүрээд ирсэн манай гэрийн орчны үүдэнд нэг 2 мотоцикл, оффроуд мотоцикл зогсож байна. За хэрэглүүр нуур руу явсан гэдэг гой санагдчихлаа. За ингээ бүгдөө сайхан амраарай.